Уг нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр энийг ярих хэрэгтэй байхгүй юу? Мэргэжлийн хүний хувьд би бүр ингээд хараад харамсаад суугаад байгаа юм. Төслийн хувьд хэрэгтэй шүү дээ. Гэхдээ ямар ч мэдээлэл байхгүй. Байгаль орчны үнэлгээ нь бас байхгүй. Би өнөөдөр хагасаа өдрөл танаас авсан тийм ээ. Тэрнээс өмнө бол нэг ч нарийн мэдээллийг би аваагүй. Сошиалаар явж байгаа үнэн худлаа нь мэддэхгүй юмнуудыг хараад тэгээ хоёр талд ингээд хэрэлдээд яваад идэг ийм зүйл ерөөсөй болохгүй шүү дээ. Ажил хийхэд хандлага хамгийн чухал шүү дээ. Ялангуяа ийм том төслүүдийг хэрэгжүүлэх гэж байгаа бол public communication буюу олон нийттэйгээ харилцах хэрэгтэй байдаг. Энэ ажлыг яагаад хийхгүй вэ? 45 иргэдийн төлөөлөгч байгаа. Дүүргийнхнийгаа оролцуулах юм бол 300 гаруй иргэдийн төлөөлөгч байгаа шүү дээ. 9 дүүргээ оролцуулаад тэгээ ингээд хэрэгтэй төслийгөө их хурал дээр ингээ оруулж ирээд улс төржүүлээд ингээ сууж ийн гэж чинь харамсалтай байна. Одоо дараа нь яг юу болно гэж метроны төсөл орж ирэн дахиад ийм нөхцөл байдал үүснэ. Хаана байгаа үнэлгээ нэгэд. Яагаад ийм өртөгтэй юм? Трамвайны төсөл дахиад ингэ. Хийж байгаа ажлуудыг энэ бол төсөл нь зөв шүү дээ. Энэ 2013 оны нийслэлийн хөгжлийн ерөнхийлөгөө 2020 дээр байсан трас мөн биз дээ. Сая од хоёр дарга бол арай нэг тодорхой логиктой зүйлийг хариулж илж шүү дээ. 720 тэрбум төгрөгөөр барих гэсэн ажил дан далангаар явах юм бол туулгоор бүр байхгүй болно. Тэрнийг нь байгаль орчны үнэлгээг нь хөнгөлөхийн тулд гүүрэн байгууламж болгож байгаа. Байгаль орчны үнэлгээ нь нөлөөлөл нь харьцангуй багасах юм аа гэх. Тэрнийг ингээд баримттай сайхан тодорхой яриад өгөөч ээ. Мэргэжлийн хүмүүс шүү дээ та хэд мэн. Хот байгуулалт хот төлөлт судалгааны институт гэдэг нийслэлээр том институт байгаа. Тэднийх тэзүүг нь хийсэн байлээ. Яагаад тэдний хүмүүс нь гарч ирээд тайлбарлахгүй байгаа? Маш олон гишүүд жижиг төслөө хэрэгжүүл гэж хэлээд хахад логиктой хариулах хэрэгтэй байна. Орлого олдог төслүүдэд хэрэгжүүлж эдийн засгийн хөгжил явна шүү дээ. Ямар ч төлбөргүй зам бариад явах юм бол энэ бол зүгээр зарлага болоод дуусна. 5,000 төгрөгөөр төлбөр авна гэж юм те. 25-аас 30 жилийн хугацаанд зардлаа нөхөхөр төсөл гэдгийг маш тодорхой хэлээд өгөл дөө. Хөрөнгө оруулалтыг өгөөж, хөрөнгийн өгөөж хэд байх юм? Дээрээс нь нэмээд хоёр зүйлийг ярихгүй байна. Хийгээгүй тохиолдолд энэ төслийг хэрэгжүүлээгүй тохиолдолд ямар эдийн засгийн нийгмийн нөлөө, сөрөг нөлөө байх юм бэ гэдгийг ярихгүй бол хийвэл ингэн. Хийхгүй бол яах юм бэ гэдгийг ярьдаг чинь хот төлөлтийн шинжилгээ ухаан биш үү? Энэ зүйлүүдээ хэдүүл ярих хэрэгтэй байна. Нэмэлт 1 минут авчи. Сүүлийн 10 жилийн хугацаанд тодруулахын минут тавьчаарай. Араас нь. Сүүлийн 10 жилийн хугацаанд Баянзүрхийн товчоо, 22-ын товчоо, Сонсголонгийн замын ачаал 81% өссөн байгаа шүү дээ. 2040 он гэхэд зорчилт өнөөдөр 1.8 сая байгаа нь 2.8 сая болно. Энэ төслийг хэрэгжүүлээгүй тохиолдолд ямар үр нөлөө байх вэ? Байгаль орчны үнэлгээг бид нарийн гаргаад үзүүлэх ёстой. Дээрээс нь хамгийн чухал асуулт. Дотоодын аж ахуй нэгжүүд энэтэй хэдийн хэмжээгээр оролцох юм бэ? Дан гадны хүмүүс орж ирээд бариад ингээд гараад явах юм бол эдийн засгийн хувьд энэ үр шиггүй. Хэдэн хувь нь хийх юм? Сая Сэлбэд дүүийн чөлөөлөлт, дахин төлөлт дээр 70 гаруй хувь нь дотоодын аж ахуй нэгжүүд ажиллаж байгаа шүү дээ. Тэрнтэйг адилхан мэдээллүүдийг ингээд логиктой зүйлүүдийг тайлбарлаж явахгүй бол одоо энэ нийслэлээр ярьж байгаа зөв хэрэгтэй төслүүд нь бүгд дагаад унлаа. Энэ гурван асуултан дээр тодорхой хариулт авъя. За түрүүн бас өмнө асуугдчихсэн шижир гишүүн бас асуусан. Энэ EIC цэгийн дээр бол энэ яг энэ төслийн байгаль орчны наривчсан үнэлгээ бол ингээд тавигдсан бол байгаа юм байна. Тэгээ байгаа яг ингээд одоо түрүү харж байгаараа байж гин хараад явж гин. За энэ бол ингээд цаг хугацаанд бол тавигддаг юм байна. За одоо л Улаанбаатар хотод хэрвээ энэ төсөл хэрэгжихгүй бол яг хөө гэдэг. За Улаанбаатар хотын ер нь бол яг сургууль цэцэрлэг орсон үед 3.3-аас 5 км цагийн одоо хурдтай буюу явган замаас явган хүний алхаж байгаа 5 км цагаас бага хурдтай одоо тэг зогсолтууд өгсөн Улаанбаатар хотын замын төвчрөл ойролцоогоор 100 км уртад хүрч байгаа. Бид нар энийг бол 9-р сард бол бүрэн мэдэрдэг. За тэгэхээр цаашид бол одоо бид нар бол энэ одоо үзүүлэлтүүд бол одоо маш эрчимтэй нэмэгдэхэр ийм тооцооллууд бол гарч байгаа. Ийм учраас бол бид нар бас үе шаттай богино хугацааны арга хэмжээнүүд авч Улаанбаатар хотод байгаа автомашины одоо дугаар олголтыг хязгаарлах энэ арга хэмжээнүүдийг бол үе шаттай авч явж байгаа учраас тодорхой хэмжээнд дээр бол энийг бол хязгаарлаж байгаа. Ийм учраас бол ер нь туулын хурдны зам хэрэгжихгүй бол Улаанбаатар хот ер нь цаашдаа энэ бүр 3-аас 5 км цаг буюу явган үнээс бага хурдтай энэ төвчрэл ойрын одоо
4 жилд одоо 2 дахин нэмэгдэнэ гэдэг ийм 200 км болж Улаанбаатар хотын энэ төгжрөл бол одоо эрс нэмэгдээ тэг зогсолтын хэмжээнд бүр 200 км хэмжээнд хүрнэ гэсэн ийм одоо симуляц байдаг. Гэхдээ энэ бол мэдээж айгүй олон үзүүлэлтээс шалтгаалж хоёр тишээ л хувирдаг. Энэ бол урдсан тооцоолол буюу симуляшн ингээд хийгдэж явж байгаа. За дотоодын аж ахуйн нэгжүүдийн хувьд болохоор Улаанбаатар хотын томоохон мегацлүүд дээр хамгийн багадаа 20% нэмэн өртөх нь бол 51%-аас дээш эзэмшилтэй дотоодын аж ахуйн нэгжүүдэд зарцуулагдана гэж тоо хэмжээнүүдийг бол нарийн тусгаж заасан байдаг. Энэ өөрөө олон улсад заагдсан local resource based approach буюу дотоодын одоо нэмэн өртгийг бол дэмжих гэсэн энэ хандлагын дагуу тохиромжтой хувь хэмжээг бол бүх мегацлүүд томцлоод 20%-аас багахгүй гэж заасан байж байгаа. Тэгэхээр ингэ явж байгаа. За Улаанбаатар хотын зүгээс Монгол улсад дотоодын нэмэн өртөг гаргаж байгаа гол барилгын материалууд болох цемент, арматурууд дээр бол бид нар дотоодоосоо 100 худалдан аав гэж болж шаардаж явж байгаа. Ингэснээр одоо 150 сая $100 зөвхөн цемент нь 100 сая $100 бол одоо арматурд бол Монгол улс дотооддоо үйлдвэрлэлээр үдлэх боломжтой байдаг. Ийм учраас Сэлб хотын бүтээн байгуулалтан дээр одоо бүх арматуруудыг Монголоос цементүүдийн одоо ойролцоогоор 60-аад баггүй хувь нь бол дотоодын үйлдвэрлэгчнээс аваад явж байгаа ийм өнөөдөр ийм статистиктай байж байгаа. Тийм учраас бид нар дотоодын үйлдвэрлэлүүд олон аж ахуйн нэгжүүдийг бол бодгоор ингэж бол хамгаалж бас явж байгаа гэж хэлье. За одоо дараа нэмээд хариулж. За Лусан Жамс гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр туулын хурдны зам хэрэгжихгүй бол яах вэ? Ямар учраас бид нар туулын хурдны зам руу эхлээд зайлшгүй хийгдэх шаардлагатай мэй гэж үзэж байгаа. Гэхдээ одоо өнөөдөр Улаанбаатар хотод дамжин өнгөрч байгаа нийт тээврийн хэрэгсэл яг баруунаас зүүн болон зүүнээс баруун тал руугаа явж байгаа тээврийн хэрэгсэл өнөөдөр 44 мянга байгаа. За яг дамжин өнгөрч байгаа хэсэг байршлууд дээр гээд бүх камерын судалгааг авч үзээд гаргаад ирэх юм бол 2.4 сая зорчилт өнөөдөр Улаанбаатар хотод бий болсон ба. 2021 онд хийгдсэн өвдийн матрицаар 1.8 сая байсан. Явган зорчилтын одоо нийтийн тээврээр хийж байгаа зорчилтуудыг хийгдэх юм бол 2.2 сая явж байгаа. Тэгэхээр энэ дээр үзээд 2.4 сая зорчилттаар гараад хэрвээ бид нар энэ төслийг хэрэгжүүлэхгүй бол яах вэ гэхээр алдагдсан боломжийн өртөг 3 их 80 давтсан явж байгаа. Жилийн. Дээрээс нь энэ төслийг хэрэгжүүлээд орохоор симуляц хийгээд тоогоо гаргахлаар 197 мянган тээврийн хэрэгсэл зорчих боломж бий болно өдөрт. Ангийн бол зөрөөд хотын төсөвтөр одоо нийслэлийн замын сангийн хөрөнгө дээр явах юм бол одоо 90-с 100 сая долларыг бол оруулах бүрдүүлэх боломж нь бий болж байгаа гэсэн. Тэгэхээр энэ төсөл маань 5-аас 6 жилдээ зардлаа нөхөж байгаа. Дээрээс нь алдагдсан боломжийн өртгийг багасгаж байгаа гэсэн үг. 30%. За тойрог хурдны замдаа оруулаад ирэх юм бол энэ алдагдсан боломжийн өртгийг багасгаж боломж нь бүрдэнэ гэсэн үг. Тэгэхээр ийм үр ашигтай. За бид нэр 2013 онд хийгдсэн нөлөөллийн үнэлгээг бол 100% уншсан. Тэгэхээр энэ дээр гарч байгаа байгаль орчин нөлөөлөл сөрөг нөлөөллийг багасгахын тулд энэ гүүрэн байгууламж болгох шийдвэр нь гараад орсон байгаа шүү. Энийг бас зөвөр ойлгоорой. Хэрвээ далангаар хийгдсэн бол 90 метрийн өргөнөөр туул гол маань агших ийм байдал үүссэн байгаа. Байсан. Сая яг ийм логиктой тайлбараа тодорхой байдлаар мэдээллүүд ил болох хэрэгтэй байна. Мэдхгүй учраас л ийм асуудлууд үүсээд байгаа. Тэгээ хандлага хамгийн чухал гэдэг дээр л сайн анхаармаар байна. Иргэддэг бидний хэрэлдээд яваад иж болохгүй шүү дээ. Бид нар иргэдийн төлсөн татвараар цалинжиж байгаа хүмүүс. Хоорондоо ярилцах ёстой. За дахиад нэг зүйл байгаа. Хүмүүс яагаад итгэхгүй байгаа юм бэ гэхээр энэ сэлб сэргэлт дунд голын нөхөн сэргэлт 2024 оны 8 сар дуусах ёстой байсан шүү дээ. Хэрвээ тэр нь дуусаад үнэхээр гоё байгаль орчин иргэд сэргээд тэнцэнэ шууд нь хурж ирээд зөвлөх нь гоё болоод эхлэх юм бол иргэд за итгэж болох юм байна гэсэн нөхцөл байдал уур амьсгал үүсэх боломжтой байсан. Сэлб сэргэлт дээр 20 орчим тэрбум төгрөгийг зарцуулаад тавьсан. Энэ ямар аж ахуй нэгж хэрэгжүүлээд яагаад ингээ 2-3 жилээр ингээ хоцроод яваад идэв. Нийслэлээс энийг хариуцж байгаа дарга нь хин юм бэ? Нэг бодит үр дүн харуулж иж дараагийн том төслүүдийнх нь суурь нь бэлтгэгдэнэ гэдгийг ойлгож байна уугүй юу? За Сэлбийн Баянзүрх дүүргийн 43 дугаар хоороо Сүхбаатар дүүргийн 1-р хоороо Натуурын гүүрнээс урагшаа Нарны гүүр хүртэлх замын одоо нэг уртаараа ойролцоогоор 750 м орчим газрын тогтчлтын ажлыг 2024 онд шалгарч 25 онд бол яг эхэлсэн. За гүйцэтгэж байгаа үед яг энэ голын хэсгээр хотын төвд учраас нэг 16 орчим үерийн дэд бүтцүүд давхцаж исэн. За эдгээр дэд бүтцийн давхцлыг арилгахад
одоо зөвхөн Улаанбаатар хотын захиргаанаас үл шалтгаалаад хүндрэлүүд үүссэн. Үүний хамгийн нэг чи одоо Шангрила. Шангрилагийн яг үндсэн цахилгаан тижэл хоёр одоо тижээлийн кабель яг энэ хажуутлаа хоёр далангаар явж байгаа. Улаанбаатар хотын цэвэр усны одоо тижэл, бохир усны зайлуулах одоо байгууламж, үер усны байгууламжууд яг энэ одоо байгууламжууд энэ сэлбийн хэсгээр дайрч гарч ирсэн учраас эдгээр байгууламжуудыг шилжүүлж ашиглалтын үеийн найдварчлалтай байдлыг хангах зорилгоор бол тодорхой хэмжээгээр бол төсөл хугацаа хойшлогдсон. За энэ жилийн 6 сарын одоо 15-нд дуусах төлөвлөгөөтэй бол ажлыг бол эхлүүлээд гүйцэтгэж эхлээд байж байгаа. Мөн дээрээс нь натуурын зам болон нарны зам руу 20-40 ерөнхий төлөлтөд уялдуулаад явган хүний замыг шууд одоо гарч болохоор төлөвлөлтөн дээр бол өөрчлөлтийг өнгөрсөн зун оруулсан. Ямар компани шалгарсан талаар яг тодорхой мэдээлэл өгнө үү? За юун дээр 20 тэрбумын сэлбийн ажил шүү дээ. Тэн дээр ямар компани шалгараад энэ ажлыг Бэлгүүн Монгол гэдэг компани шалгараад ханы хэсгээр гүйцэтгэж байгаа. Гадна тогтчлт бол явган замын хэсгийг нь Улаанбаатар хотын харьяа геодез усны барилга байгууламжийн одоо орон нутгийн өмчт аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар руу бол эрхийн шилжүүлээд бол гүйцэтгэж байгаа.